Тэгээ газрын цаг захиалгын систем. За агуулгын системийн танилцуулга, системийг нэвтрүүлснээр бизнес процессын диаграм, сангийн зохиомж, системийн төлөвлөгөө, тэгээд төлөвлөгөөнд орсон өөрчлөлтүүд, UI UX дизайн, системийн хөгжүүлэлтийн талаар. Манай систем болохоор ер нь орчин үед аливаа үйлчилгээ онлайнаар төргөн шуурхай авах хэрэгцээтэй болсон. Тэгээд гоо сайхны салон үйлчилгээний газруудын хувьд болохоор цаг захиалга процесс нь ихэвчлэн утсаар ирж эсвэл мессежээр харилцдаг бол одоо нэг давхардал гаргадаг чөлөө цагийн нэмтэн доторгоо бус байх хэрэглэгчийн одоо мэдээлэл дутуу авах зэрэг юм хөндлөлтүүд үүсдэг. Тэгээд эдгээр асуудлыг шийдэх зорилгоор манай багийн гоо сайхны газруудын цаг захиалгын системийг боловсруулсан. За энэ хүү систем нь болохоор хэрэглэгчид үйлчилгээ, сонирхсан үйлчилгээний одоо сул цагийг харан өөр тохирсон тэм цагийг онлайнаар захиалах боломжийг олгодог. За салганы хувьд бол захиалгаа илүү зохион байгуулалтайгаар удирдах боломжийг олгуулна. За системийг нэвтрүүлснээр болохоор цаг захиалгын давхардал бол буурна. За хэрэглэгч үйлчилгээ, үнэ салганы байршлаас сонголт хийх боломжтой болно. За салбар ачааллаа төлөвлөх, ажилтны хуваарийг удирдах илүү хэлбэр болно. За сануудаа баталгаажуулалтын захимаар илгээх тийм алдаа болох зэрэгтэл ер нь багасна. За бодит мэдээлэл тулгуурлан удирдлагын шийдвэр бол гаргах боломж нь нэмэгдэж өгнө. За ингэснээр манай систем нь хэрэглэгч болон үйлчилгээний байгууллагын хоорондын тийм харилцааг илүү автоматсан үр ашигтай зохион байгуул. За бизнес процессын диаграм маань болохоор одоо манай систем хэрэгжихээс өмнө одоо нийтлэлийг бол үйлчлүүлэгч маань одоо оператор буюу одоо тийм салгааныхаа одоо дуудлагаар байвал ингээ оператортай нуцаар холбогдоод эсвэл одоо юм чатаар юм мэдээлэлээ авдаг. За тэгээд аваад оператор одоо тийм чатанд хариулсан буюу эсвэл утсаар өгч байгаа тохиолдолд оператор маань ингээд хэрэглэгчид бол ингээд үйлчлэгээний хандлын мэдээлэл одоо сонирхсан цагт нь одоо сул цаг байгаасгийг мэдээлэл бол өгнө. За тэгээд үйлчлүүлэгч маань тэр цагаа сонгоод боломжтой хэсгийн шалгуултад цагаа баталгаажуулах байгаа. Тэр бол бичиж тэмдэглэж авна. Юм тэмдэг юм бол тоглох шаардлагагүй байна. Зөвхөн утсаар юм уу? Мессежээр энэ бол цаг захиалах процесс маань явагддаг байсан. За манай системийг нэвтрүүлснээр болохоор эхлээд үйлчлүүлэгч маань ямар ч тийм дуудлагаар юм уу мессежээр холбогдох шаардлагагүйгээр 100% өөрөө утсаараа цагаа захиална гэсэн үг. Үйлчлүүлэгч маань систем рүү нэвтрээд үйлчлэгээ сонгоод эсвэл тэмцэл цагаар нь хайгаад одоо салгаанаа сонгоод эсвэл өөртөө ойрхон тийм салбараа сонгоод хуваарьд өгнө харцгаад өөрт боломжтой тийм цагаа сонгоод цаг захиалах хүсэлтийг бол гаргана. За тэгээд хүсэлтээ өгсөний дараагаар цагийг баталгаажуулалт нь бол хийгдэх байгаа. За тэгээд системийн манайх тэгээд орлогын төлөвлөгөөг болохоор системийн хэрэглэгч одоо байгууллагуудаас авах төлбөр гэж ер нь бол энэ дээр жоохон 100% бол шийдэгдээгүй байгаа. Ер нь бол нэг байгууллагын болохоор сарын төлбөр болохоор 50,000 төгрөгийн тийм шимтгэл юм хадсан. Тэгээд одоо 100 байгууллага бүртгэлээ гэж бодоход сарын орлого маань 5 сая төгрөгөөр явна гэж тооцсон. За тэгээд вебсайт болохоор хамгийн түрүүнд нэвтрэхэд харагдах тийм сурталчилгаа, реклам бол байх боломжтой. Постэр зураг ч юм уу, видео ч юм уу. Тийм болохоор бас тэрвэрээ орлогуулах боломжтой. За мөн динамик буюу одоо тийм нэг байгууллагын хувьд болохоор тийм үйлчлэгээнийхэн төрөл нэрээ олон байдаг ч юм уу, эсвэл хамгийн их цаг захиалагч байгаа ч юм уу, захиалгаас нь тийм хувь авах ч юм уу. Тийм маягаар бол үйлчлэгээний тийм шатлсан байдлаар бол ийм орлого бол нэмэгдүүлэх боломжтой гэж үзье. За тэгээ манай өвлийн сангийн зохиомжийн хувьд болохоор манай байгууллага нь болохоор тийм үйлчлүүлэгч байгууллага ажилтны гэсэн ерөнхийдөө 3 хэрэглэгчтэй. За тэгээд энэ гур маань гурлаа болохоор систем рүүгээ нэвтрэн. Тэгэхээр систем роллер болохоор тодорхойлдог юм. За тэгээд байгууллага
байгууллагын хувьд болохоор байгууллага маань ийм ажилтнуудтай. За тэгээд тэр ажилтнуудаас яг бүгдээрээ биш зөвхөн тийм захиалга баталгаажуулах буюу тийм лабораторийн үүрэгтэй ажилтан маань систем рүү нэвтрэх, бус нь систем рүү нэвтрэх шаардлагагүй. Тэгээд ажилтангаа бол байгууллага маань өөрөө ингээд алтан тушаалаар нь бол ингээд нэмээд өгнө. За тэгээд байгууллагаас маань бас ажилтан нэмсэн за мөн үйлчлэгээ нэмээд ямар төрлийн үйлчлэгээ үзүүлэн гэдгийг нэмээд за түүн дээр уялдуулан цагийн хуваарийг бол гаргаж өгнө. За тэгээд цагийн хуваар гарсны дараа хэрэглэгч маань энэ цагийг бол ингээд захиална. Цаг захиалгах нь болохоор цаг захиалгацсны дараа байгууллагын бүртгэлтэй ажилтны нэвтрээд за төлбөр нь орсон байвал цагийн баталгаажуулалтыг бол ийм үгдээс ингэж зөвчтэй байгаа. За тэгээд системийн анхны төлөвлөгөө болохоор манайх дээр юу нь бол яг энэ төлбөр дээр л хоёр асуудал гарч ирсэн. За ямар асуудал вэ гэхээр за эхнийх нь болохоор эхлээд бид нар болохоор төлбөрөө одоо ийм 100% авъя. Одоо яг системээр яг манай систем рүү 100% гарч ирэхээр тэгж төлөвлөсөн гэсэн чинь энэ маань жоох асуудалтай бас яагаад гэвэл одоо бид нар системээр одоо Q10 сэнгүүдээ за хэрэглэгч 100% одоо нэг үйлчлэгээ захиалга 100% төлбөрөөр шилжүүлжлээ гэхэд тэр хэрэглэгч маань одоо цагаа цуцлуулж магадгүй. Одоо нэг өмнө үйдэг чинь. Тэгээ цаг цуцлуулвал хэрэглэгчээс ингээ 10% шимтгэл авч үлдэнэ. За тэгээд шимтгэл авчлаа гэж бодоход яг тэр доор нь одоо бид нар ингээ мөнгөний буцаагаад хэрэглэгч рүү одоо хийх боломжгүйсэн. За тэгээд дараагийн асуудал нь болохоор хэрвээ хэрэглэгч эндээс ингээ 100% төлбөрөө төлөөд үйлчлэгийн төлбөрийг төлөөд хэрвээ байгууллага дээр очиж салаан дээр очиж үйлчлүүлээ гэхэд одоо багц ч юм уу ямар нэгэн өөрчлөлт за тэгээд юм нэмэгч байдаг ч юм уу үйлчлэгээ нэмэх байдаг ч юм уу тэндээс нь хамаарат одоо төлбөр нь яг 100% төлөгдөхгүй гэсэн тийм эрсдэлтэй. Тийм болохоор бид нар энийг үзээд энэ төлбөрийн хасалт дээр дахин өөрчлөлт оруулсан. За энэ өөрчлөлтөө яаж хийсэн бэ гэхээр за тэгвэл ингээд 100% хэрэглэгчээс төлбөр авах нь ингээд боломжгүй болчихж байгаа юм. Тэгэхээр бид нар за тэгвэл урьдчилгаа маягаар 10% авч үзье. Бүр ингээд төлбөр авахгүй байвал бас манай системд аюу хохиролтой байгаадсан хэрэглэгч нөгөө бодлоо бахан цаг үсгэж магадгүй гэж бодоод за тэгээд тэрнээс нь сэргийлээ за тэгвэл ядаж 10% урьдчилгаа авъя гэж шийдсэн. За 10% урьдчилгаа аваад хэрэглэгч маань за цаг цуцлуулах тал дээр бас нэг асуудал үүсэж байгаа. Цагаа цуцлуулбал одоо 24 цагийн дотор 24-өөс дээш цагийн дотор цуцлуулах яг хөдөлгөөний буцааж өгөөд 24-өөс бага цагийн дотор цуцлуулбал одоо энэ төлбөрийг нь төсөн төлбөрийг нь өгөхгүй байх тийм шийдвэр гарсан. Тэгсэн энэ маань бас дахин асуудал үүсгэсэн. Ямар вэ гэхээр хэрвээ нэг 24 цагийн дотор хэрэглэгч цагаа цуцлуулах хүсэлтэй ингээд цагаа цуцлуулшаа гэж маань систем рүү хоноод харахад хэрэглэгчийн талд бол ямар ч ашиггүй. Зөвхөн манай талд л ийм ашигтай байгаадсан. Тэгэхээр бол хэрэглэгч бол энэ дээр бол тийм цаг цуцлах тийм сонирхолтой бол байхгүй. Тэгэхээр бид нар бол энийгээ яг ийм бүрэн системээсээ төлбөрийн хэсгийг болохоор ингээд ийм салангат байдлаар шийдэж өгсөн. Шууд одоо цагийн хуваар дээр боломжтой цагаа сонгоод цагийн хуваараа цагаа захиаллаа гэхэд байгууллагын тасанд гарч ирнэ. За байгууллагын тас руу мөнгөө шилжүүлснийхэн дараагаар одоо байгууллагын дээр бүртгэлтэй операторын ажилтан за ингээд төлбөрийг шалгаад хэрэглэгчийн захиалгыг болохоор 100% баталгаажуулдаг. Ийм маягаар төлбөрийн хэсгийг бол шийдсэн байгаа. Систем функцийн задлыг татрик систем болсон салаанаас хоёр байгаа. Салаанаар эдгээр мэдээж тэгээд тухайн өдрийнхөө ингээд нэг агсан цаг болон хэрэглэсэн цаг гэсэн үйлчлэгээ дэвтэрүүд захиалгын тоогоор нь тайлбараар ингэж гаргаж өгөх ашиг. За энэ болохоор тухайн
салааны одоо цагийн одоо төлбөрийг харж болно. Хүлээгдэж байгаа хийгдсэн цуглагдсан гэсэн царгийн ерөнхий ингээд төлбөрүүдийг нь харж болно. Энэ зүйл болохоор тухайн нөгөө хийгдсэн үйлчлэгээнийхээ бас төлбөрийг харж болно. Энэ зүгээр тэнцэн нүүр дэлгэцүүлэг байгаа. Энэ салаануудын мэдээллүүдийг ерөнхий мэдээллүүдийг нь харна. За тэгээд цагийн хороод тухайн сонгосон салааны ороод тэгээд үйлчлэгээ сонгохоор үйлчлэгээ сонгосны дараа цагаа авна. За тэгээд цагаан өдөр хононгоо цагаа сонгоод тэгээд захирлах болно. За энэ болохоор үйлчлэл хэрэглэгчийн төлөв байгаа. Энд авсан цаг болон ерөнхийдөө бас авсан цагийн түүхээ харж болно. За тэгээд За ингээд болохоор өөрчлөлтөөр нэвтрэхэд болохоор имэйл хаяг болон имэйл хаягаараа нэвтрэн. За тэгээд энэ хэсэгт болохоор салааны хувьд болохоор нэвтрэн. За тэгэнгүүт за яг салааны хувьд болохоор за тайлан хэсэгт нь болохоор нийт захиалга болон ажилтны тоо хэдэн үйлчлэгээ явуулж байгаа. За мөн одоо яг тэр өдөр нь одоо тухайн өдөр нь дахин захиалга нь ямар төлөвтэй явж байгаа гэдгийг нь одоо хөгжүүлсэн байдлаар харуулж болно. За энэ цагийн хувийн хэсэгт нь болохоор ер нь л ажилтнуудынхаа нь бол цагийг оруулдаг гэсэн үг. Одоо хоёр за тэгэнгүүт энэ дээх болохоор ингээд одоо энэ тухайн салаанд бүртгэлтэй ажилтан харагдана. За тэгээд ингээд цагаа ингээд хэлдэг. За тэгэнгүүт энэ болохоор одоо ингээд тухайн өөрчлөлтийн одоо ингээд цагийн мэдээлэлд орж ирнэ гэсэн үг. Яг ямар төлөвтэй явж байгаа гэдгийг харагдана. Тэгээ хоол сар захиал гэсэн цаг болон за захиалагч ямар үйлчлэг авах юм гэдгийг ингээд харагддаг. За цаг баталгаажуулалтын болохоор за энэ хэсэгт болохоор өөрчлөлтч хийсэн үгүйн шалгаад тэгээд ингээд баталгаажуулах юм бол захиалгын баталгаажаад тэгээд ер нь цагаан захиалагддаг. За энэ болохоор ажилтны нэмэгдэх нь болохоор тухайн салаан дээр ер нь бол одоо үйлчлэг явуулж байгаа ажилтнаа одоо нийл нэмээд тэгээд ер нь ямар төрлийн үйлчлэг явуулдаг гэдгийг ингээд бүртгэдэг байгаа. За үйлчлэгийн болохоор одоо энэ салаан дээр яг ямар үйлчлэг хийжтэй за мөнгө гэдэг нь хүний мэдээ зэрэг бүртгүүлдэг. За энэ болохоор салааныхаа мэдээллийг хөгжүүлдэг. Энэ ч хаяг гонос ямар үйлчлэг явуулдаг зэрэг цагаан хоёр зэрэг бүртгүүлдэг байгаа. За одоо болохоор юу үзлээ. Нэг цаг захиал үзүүлээ. Одоо саяны одоо амургас салаан дээр за энэ хоёр үйлчлэгийн ингээд бүртгэлтэй аваа явуулт юм байна. За энэ үйлчлэгийн болохоор ийм ажилтан үйлчлэгийн явуулт юм гэдгийг юм харуулж байгаа. За тэгээд үйлчлэгийнх нь мэдээллүүд нь харагдана. За тэгээд ингээд сул цагаа шалгаад за тэгээд 18 болохоор 8 цагаас сул цаг сая ингээд бүртгэсэн. За тэгээд үнийг баталгаажуулахад болохоор одоо мэдээлэл шалгаад энэ таасан дөрвийг одоо төрөлхийгээ захиалга баталгаажуулна. За тэгээд энэ үйлчлэгийн журмаар баталгаажуулахад гол захиалгын амжилттай болж байгаа. За тэгээд энэ чанаас болохоор миний захиалгын хэсгээс өөрийнхөө одоо захиалгынхаа хийсэн захиалгуудын төлөвийг ингэж харж болдог. За саяны хийсэн захиалга бол одоо хүлээж төлөвтэй байгаа. За тэгэнгүүт ажилтны тал дээр одоо ингэ саяны захиалгыг ингэж орж ирж байгаа. За би хэрвээ энийг ингэ баталгаажуулах юм бол энд байгаа төлөв нь ингэ баталгаажсан төлөвд орж байгаа. За тэгээд саяны одоо энэ захиалгыг одоо ингэ тий үйлчлэг хийгдсэн гэдэг юм бол энэ үйлчлэг хийгдсэн төлөвт авах юм бол энэ одоо өөрчилж чадахгүй. Бусад үед бол мэдээж энэ өөрчлөлт болдоор нь хийсэн. За тэгэнгүүт
баялаа ингээд сая захиал хийгдсэн төлөвтэй орчно гэсэн. За тэгээд энд болохоор ийм хадгалсан гэж байгаа. Тэгээд юу тухайн үйлчлүүлэх газраараа байн үйлчлүүлдэг бол тэр газрыг ингээд дахин хайгаад авахгүйгээр шууд хөөе хадгалсан нэгнээс шууд ингээд захиалгаас хийх боломжтой байдлаар гэсэн байна. За админы хувьд болохоор админ дээр болохоор хэрэглэгчийн засаг гэж хэсэг байгаа. Бүх бүртгэлтэй үйлчлүүлэгчдийн засалгарын салбарын хэсэг дээр болохоор бүртгэлийн салбаруудын мэдээлэл харагдана. Англи хэсэг дээр болохоор яг юу салбар бүртгэх үед энэ чанга үйлчлэлийн төрлүүдийг сонгодог. Энд байгаа юм бол үйлчлэлийн төрлүүдийг админ татаасан гэж юу нэмж өгдөг гэсэн. За тэгээд цагаалга хэсэг дээр бол яг ингээд яг тухайн салбарын мэдээлэлтэй явж бас харах боломжтой байдлаар хийж өгсөн юм байна. За тэгээд мөрний хэсэгт болохоор бас ингээд яг төрлөөрийн саяны админ талаас бүртгэж байгаа үйлчлэгийн төрлүүд бас ингэж хайлт хийж болдог байдлаар хийсэн. За тэгээд салоны тал дээр болохоор салон дээр болохоор бас тайлан статистикаар ингэж